гайхалтай сайхан зүйлийг уруулсан эрхэмтэй ярилцаад бэлэн болсон байна. Хүүхэлдэйн театрын туслах найруулагч, жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Батчаргал ирсэн байна. Өглөө нэм сайхан мөрөө та. Өглөө нэм. Сайхан. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн. Гэ намайг зараац эцэн гэдэг. Гэ эртний домогт мөхөл сэглийн зааг дээрээс ойсон шийдлийг олж гэ хүн артыг авардаг мэрэгэн ухаантан хэмээн намайг өөргөмжлөд битсэн байдгийг. За ингээд хүүхдүүд та бүхэнтэйгээ танилцж байгаадаа баяртай байна. Бид нар ч Битсэн баяртай байна уу? танилцж байгаадаа маш их баяртай байна. За ямар сайхан юм бэ? Ингээд хүмүүний мэрэгжил хийдэг зүйл гэж бас гайхалтай сайхан байгаа шүү. Та ер нь Хүүхэлдэйн театртай хизэнээс эхэлж амьдралаа холбоо. За би 1985 онд 84 онд юм байна л да. 85 онд хүүхдийн жүжигчнээр ажилласан. 84 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид байхдаа уран бүтээлийн дадлага гээд намар хийж байхдаа хүүхдийн театрт уран бүтээлийн дадлага хийсэн. Тэгээ 84 онд анх элбчин жүжигээрээ бид нар Хүүхэлдэйн театрт би оролцож тоглоод элбчин жүжигээрээ дипломынхаа жүжигээ хамгаалаад тэгээд тамилтаараа тухайн үед чинь тамилтаар Улаанбаатар хотод хөдөөний хүн чинь Улаанбаатар хотод Хүүхэлдэйн театрт тамилтаар үлдэж. Тэгээд Хүүхэлдэйн театртай амьдралаа холбосон доо. Ямар сайхан юм бэ? Тэгээд Хүүхэлдэйн театрт маш олон уран бүтээл дээр ажиллаад тасралтгүй 35 жилийн туршид амьдралаа холболоо. Тэгээд энэ бүхний дараа ингээд та харахад ер нь танд одоо яг энэ театртай амьдралаа холбосон дараа яг сайхан нь юу байв? Гэхдээ сайхан байлгүй. Яг Хүүхэлдэйн театрт анх орж явахдаа би бас Хүүхэлдэйн театрын жүжигчин болно гэж өөрөө бас бодоагүй байхгүй. За. Тий. Яванд аас өөр театрт очичээ гэд. Тэгээд энэ Хүүхэлдэйн театрт ингээд ажиллаад Хүүхэлдэй тэгээд тоглуулад Хүүхэлдэйгээ амилуулад Ахмад үеэс суралцаад ирсэн чинь өөрөө ирэхгүй л энэ Хүүхэлдэй рүү ингээд татагдаад Хүүхэлдэй намайг татаад эхэлж байгаа байхгүй. Тэгэл Хүүхэлдэйн театртайгаа бүх залуунаасаа үлдлээ одоо ингээд өдөө болтол Хүүхэлдэйн театртайгаа амьдралаагаа холбоол. Ер нь манай Монгол улсад бас их олон зүйлийг харж байна л да. Юу гэхээр тухайн байгууллагт нэг одоо шинэ жүжигчний хийх ёстой ажил байтал өөр зүйлсийг бас давхар ингээ хийх тохиолдол их байдаг. Бид нар мэдээлэл дээрээс харж байхад таавал ер нь Хүүхэлдэйн театрт бол хийж үзээгүй зүйл алгаа. Гэхдээ яг хийж яг уран бүтээл талдаа тийм л байгаа байхгүй тий. Яагаад вэ гэхээр Хүүхэлдэйн театрт маань яг зах зээлийн хүнд нөхцөл 90-ад оны үед чинь одоо бүх хүмүүс ч одоо театраар цалин мөнгө тавьж чаддгүй байлаа төсвийн байгууллагууд чинь тэгээд хүмүүс ч өөрийнхөө амьдралыг бодоод гараа явцсан. Тэгэнгүүт нэг гэрлийн хүн байхгүй. Гэрэл дээр ягаад намайг тавьсан бэ гэхээр би арай залуу хүн. Гэрлийнхнийг дагж явдаг байсан бол гэрлийнхээ нэг регуляторыг мэддэг. Тийм учраас бүхэл бүтний жүжигийг найруулагч сураачийнхаа үчээр гэрэлтүүлэгч болсон. За. Тэгээд байж доош өмнө хүмүүс маань бас нэг зах зээлгээд гараа явчлаа. Тэгэнгүүт доош өмнө бас нэг залуу хэлсэн нэг юмд ингээд хошууд үрж явдгийн нэр тэр юу маань хэрэг болоод доош өмнө огсраал яг тайзныхаа хажуу тавьчихдаг байсан. Тэгэл нэг тэр үед чинь дамартаа касеттэй. Яг элит гэдэг нэг тийм дамартаа. Технологийн хувьд бол их хуучны хуучны байхгүй тий 90-ад онд Орсын элит гэдэг тийм дамартаа. Тэгээд тэр маань хууч нэг доош өмнө хүмүүс маань бүгдийг ингээд жүжигийнхаа яг ингээд хөлтөө болгоцсон. Нэг эхлээд ингээд 50 гоотл тэр чи ингэж явж байгаа л нэг аюун дуусан гот ингээд цагаан зураас ороод ирдэг. Тэгвэл тэрэн дээр нь очиод канапыг зарчдаг. Тэгээд күглээ тоглуулж явал ингээд нэг өдрөөгөө оёожал тартдаг. Тэгээд доош өмнөг бас тавьсан. Тэгээд тайзны хүн байхгүй. Тэгэнгүүт за чи одоо тайзаа хийгээд күглээ хариуцаад тайзныхаа ажлыг хийгээд жүжигчнээ хийгээд яв. Би чамд цалин гэж 20% өгье гэд. Тэгэл тайз, гэрэл, шоу, жүжигчин. За тэгэл сүүлдээ туслах найруулагч хийгээд яг ингээд уран бүтээл талдаа бол бүгдийг хийчихсэн. Дарга хийгээгүй. Өнгөрсөн жил таах чинь 80 жилийн яваа болов. 70 жилийн яваа. Тэгс жилийн яваа болсон шүү тий. Тий 70 жилийн яваа. Манайх чинь 1948 онд 48 байгуулагчийн театр байхгүй юу? Хүүхэлдэйн жүжигчин байх нь одоо бусад жүжигчин байхаас юугаар илүү онцлогтой гэж та бодож байна? Тарамын театрын жүжигчдээс илүү онцлогтой. За юугаараа? Яагаад вэ гэхээр энэ
хүүхдийн театрын жүжигчд маань амьгүй зүйлийг амьлуул тоглодог. Буй би сэтгэл үгийн 3 үйл дээр бүх юмээ гараараа дамжуул күүклэрээ тоглуулж өгдөг байхгүй. Дараамын театрын жүжигчдэл биеэрээ сайхан тоглож шүү дээ бид нар чинь хожим. Дээрээс л дараамын төгссөн юм чинь би бол тэгээ күүклэр ирэнгүүд күүклээ тоглуулж эхлэхэд тэгэхээр нөгөө күүклээ мартчихдаг бид нар ч одоо гартаа ингэж хийчихээд чи одоо ийшээ яваачтай гэдэг өөрөө тоглоод күүклээ мартчихад тэгээд ахмад үедээ бол бид нар тэг загнуулдаг байсан байхгүй. Одоо болохоор яг одоо манайд бас тийм ч тийм жүжигчд маань ингээд дээд сургууль ирсэн төгсөөд ирсэн жүжигчд маань яг над шиг нөгөө күүклийг ерөөсө мартдаг байхгүй. Тийм учраас бүх үйлдэлүүдийг күүклээрээ тоглуулж явах хэрэгтэй. Ингээ харсан, инээсэн, уйлсан бүх юм чинь күүклээр л дамжуулах юм. Таны бүх мэдрэмж хүүхэл дээр үгээ явах нь шүү дээ тийм. Бүх үйлдэлүүд маань күүклээр л дамжуулдаг байхгүй. Инхээр бас жүжигчин дотроос зүгээр онцлог зүйл маань энэ шүү дээ тий. Бусдаас ялгарх зүйл маань энэ байхгүй. Илүү их ур чадвар шаарддаг юм байна. Илүү ур чадвар шаарддаг. Энэ чинь бас күүклийг ингээд нэг 5 минут күүкл өргөө зогсоход бол хүний чинь гар болж энэгээр чинь ингээд өвдөөл чилэн тэр энд ингэж зүгээр зогсохгүй шүү дээ. Эний хажуугаар ч нөгөө хүүхлүүдээр ингэ тоглоулна, тэгээ явуулна. Манай хүүхлэн театрт ч нэг хүүхэлдээ дээр 2-оос 3 уран бүтээлч тоглоулдаг байхгүй. Тэгжвэл хүүхэл маань амьлна. Тэгхгүйгээр аваачид нэг хүн яхаа ч нэг хөлн хөдлөхгүй. Гар нь хөдлөхгүй болчдөг. Тусдас нь хөдлөх юм шүү дээ. Тийм учраас нэг хүүхэлдээ дээр одоо энэ хүүхэлдээ байна л та. Чи их олон хэрэгсэлтэй харагдаад байна. Тийм энэ хүүхэлдээ гэж одоо 3 хүн тоглоулдаг. Энэ маань бид нэр одоо хунтнуур жүжигийг тавьсан. Тэрний ханх. За гурлаад үйл тоглож болох юм шиг. Гурлаад тоглож болох шүү дээ. Энэ дээр ингээд энэ чинь одоо метр 70-ын ширэм гэдэг бид нар ярьдаг. Тэрнийхээ ард талд ингээд зогсчихно. Ийм өндөр өргөн шүү дээ. Ингээд энэ төр өргөөд энэ ингэх ч одоо энэ хоёр хөлийн одоо таяр тусах надад. Урлаа сууж агаад яг нэлээд дээш. За тэгээд суухгүй хагас суухгүй хагас. За хэдүүлэрийг пол хийсэн. Би чи хоёулаа барь. За би хоёр үлэнд барих уу? За ингээд хоёулаа нэг гурвал хоошоо. Чи энэ барь. Би энэ гол нь. Гэхдээ чи би голоо барьчих. Би хоёр гараа навчих уу? За тэг. Ингээл эхэлдэг бах та танаа ажил. Манай ажил ингээл эхэлнэ шүү дээ. Чи хоошоо хөлийн жоох хоошлол. Чойд хэдүүлээ нэг жоохон бодлоос нэг ингээд шанаага тулаа сууж байгаа хамхог хийчихье. Шанаага ингээд тулаа. За. Тэр ийм нэг хөллөр. Ингээд нэг хагас сууж байгаа юм ихтэй. За та бүхэндээ гээл. Тэгээ эндээс чи ингээд босон шүү дээ Google чи. Тэгэнгүүт заяр гарнаа. За өглөө их сайхан байш өө. Google-ийг их зөөлхөн хөдөлгөж өөрийнхөө ингэж яахгүй ингээд байхад Google айгүй муу харагддаг баг. Бүх юмыг одоо энэ Google дээр өөрөө хар тоглуулдаг. Тэгээ намайг дагаж голыг барьж байгаа хүмүүс бүх үйлдэлүүдийг хийж явдаг. Намаагаа дагаж та хоёр одоо үйлдэл хийн шүү дээ. Тий. За энэ сэлэн бас байна тий. Тий сэлэн рүүгээ гараа явуулна надад. Өө биш чи нэг талаараа урд талаараа явуулна шүү дээ. Үений эсрэг өдлөгч болохгүй ямар ч тохиолдолд. Өө энэ чинь тэгэхээр би ийш хүрэхэд бол ингээ биеэр хүртэл хөдлөх нь шүү тий. Биеэр бол дагаж өдлөө шүү дээ. Урд талд миний урд талд гарч харж болно шүү дээ. За. Тэгээ одоо үсэрлээ гэж чи хойд ойлоо ажлал та. Ийм байдлаар. Нэг баялат маягаар хийсэн учраас тэр хөл мөл маань ингэж явдаг байна. Гой пожимтай. Маш тийм ганган юм чамин үйлдэлүүд хийдэг байна. Гол нэг чухал юм байна тий. Гол нь чухал. Тэгэхээр энэ чинь өргөд байхаар хүний гарч чилдэг байна. Чилж. Ямар ч юм хүн чинь бас нэг топ дээш өргөд байх ч бас хүний гар хөл болно. Тийм учраас энэ өргөлт мөнгөхийн хүүхдэд театрын жүжигчд бол дасгалтай байдаг байхгүй. Өглөө ирээл гараа күүклээ хөдлөгн өөрсдөө би гар хуруунуудыг энэ 5 хуруучин ерөөсөө байнгын хөдөлгөөд ингээл уцаа хүүхэлдээ өсч чадсан энэ хуруу хөдөлж явах чинь энэ хуруугаар дамжуулж ингэж уцаа хүүхлээрээ байдаг л да. Одоо энэ бол хуруу хүүхэлдээ байна. Энэ 3 хуруугаар байх. 3 хуруугаараа хөдөлгөн. Энэ маань таягт хүүхэлдээ болоо явчихна. Энэ мөн адилхан таягт. Ерөн хүүхэлдэйн театрт маань бол 5 төрлөөр хүүхэлдэй жүжиг тоглодог байхгүй. Сүүдэр хүүхэлдэй, таягт хүүхэлдэй, хуран хүүхэлдэй, каварцын хүүхэлдэй, багт хүүхэлдэй гэдэг. Тэр дотроос тэгээ салаалаад таягт өгчл одоо ингээд олон юм зэрэг болоо. 35 жилийн турш та хоёр нэгдүгээр 5 төрлөөс аль нь дээр нь илүү төвлөрсөн байна? Хичнээн жүжиг тоглосон байна. За нэг 80-аад орчим 80 гаруй жүжиг тоглосон юм лээ. Бид нар чинь жилд 2 уран бүтээл хийдэг, 2-оос 3 уран бүтээл хийдэг байхгүй. Тэгэхээр хүүхэлдэйн театрт бол одоо
Хэд вэ? 30 80 хэдэн жүжиг л хаад. Тийм ээ. Сая гарan жүжиг байна. Жилд ойролцоогоор нэг 3 гэж тооцоод үзэхэд бол Тэгээ 2 3 гэхэд тэгээд 30 гэхээ чи тэгэл 70 болоод 2-оор бодгоо чи 75 болчиход байгаа байхгүй юу. Тэгээд 80-аад орчимл 80 гарan жүжиг л дээ. Тийм байна. энэ дундаас та бүр онцлоод хэлвэл аль жүжиг одоо таны бүр сэтгэл санаас гардаг тийм сайхан дурсамжтай үе. Тэр миний хамгийн анх намайг хүүхэлдэйн театрын жүжигчин болгосон тэр элбчин гэж жүжиг байдгийг. За. 85 84 онд өөр уран бүтээлийн татлагаараа тэр жүжигээ тоглоод 88 онд олон улсын хүүхэлдэйн фестивалд Польшид тэр жүжигээрээ оролцож бид нар ч медаль авч ирсэн. Ямар гоё юм бэ? Тий, тэр жүжиг маань л байдгийн да. Одоо хамгийн анх. Гэхдээ тэр яг гоо тэр хамгийн анх тоглосон намайг хүүхэлдэйн жүжигчин болгосон тэр бүтээл учраас. Тэгээд хүүхэлдэйн жүжигчд маань юу яадаг байхгүй бас нэг сонирхолд илтгэхэд нэг жүжигэн дээр ганц хоёроо тоглоно гэж байдгүй. Яагаад гэвэл нэг бас манай жүжигчд маань бас юу юм да цөөхөн цөөхөнтэй 10 хорон бүтээлчтэй. Тэгээд нэг жүжиг тоглож байгаа жүжигүүдийн маань оройол 10 хэдэн гарчдаг. Тэгэхээр нэг хүүхлийг тоглуулчаад дараа тавиад дахиад нэг хүүхлийг дахиад нэг өөр хоолд байгаа өнгөөр. Тий. Ахаад одоо кинонд оруулагч жүжигчтэй ижилхэн хоолгоо өөрчлөнө гэсэн үг. Өөрчлөнө гэсэн үг байхгүй. Одоо энэ баавга тоглолцоод дараачийн үзэгдэл дээр туулаад тоглох ч юм уу. Баавга тул хоёрын хоолоо ижилхэн байж болохгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Тийм учраас өөр байдаг байхгүй. Та бидэнд баавгаан тоглоод тэр галуунд тоглоод үзүүлээч тэхүү. Аль галуу энэ галуу маань хэцүүлдэ эмхтэн хүн тоглолт яг миний нэг дуу хоолоо гарахаа байж. Туулаа баавга хоёр гэдгээрээ үзүүлэх юм уу? Яг би юу зараа чи ерөнхийдөө яг хоёр өнгө гаргахыг бодъё л да. Яагаад гэвэл Google маань жүжигчдийн Google-ийн бас нэг жүжигчдийн бас нэг онцлог байдгийг. Google-ийг харж байгаад өөрсдөө доо хоолойг сонгодог байна. Ямар гоё. Тий. Одоо энэ баавга гэж бас чи түрүүд бас дуурчлаа л шүү дээ. Баавга болохоор бас жаасан хөнгөнсөн тийм хэнэггүй тийм доо хоолойгоор. Та гэхдээ баавгаагаараа ингүүл яа тийм нийт уран бүтээлчтэй үеийн уран бүтээлчтэй зөвлөлийн мэнчилгээ дэвшүүлвэл. За сайн байцгаана уу? Өглөөний минь төргий. Монгол улсын хүүхэлдэйн театрт ажиллаж байгаа. Нийт уран бүтээлчтэй миний бие энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд нэг иймэрхүү байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ зараа цэцэн ч юм уу энийг одоо яахын тулд бас нэг Google яан штэ бас харж агаад. Яа. Хэра ямар сайн хөөхтүүд вэ? Хүний үгэнд арахгүй ийм хөөхтүүдтэй би яаж хамт амьдрах болж байна? Гэтэл одоо тэр дуу хоолойтой адилхан ингэж хэлэхгүй бол гэхээр энэ амьдрахгүй байгаа шүү дээ. Дүрдээ орох хэрэгтэй юм. Тийм яг л дүрдээ орно. Ерөөсөл драмын театрын жүжигтэй адилхан. Гэхдээ тэрэн дээр илүү юм нь болохоор энэ зүйлийг амьлуулж явах хэрэгтэй байхгүй. Тий. Хаашаа харна хамт тэр. Тэгээ сонсож байгаа эдгээр тэгэхээр хүүхэлдэйн театрын жүжигчдийн Google-тэй нэг нь ингээд ярьж байхад нөгөөх нь анхаарч сонсож байх хэрэгтэй. Тэгхгүйгээр хоёр жүжигч хоёроо яаж байгаа жүжигчд маань хүүхэлдээ маань хоёулаа л ингээд байвал хэрэг ярьж байгаа мэддэггүй. Тийм учраас одоо миний хажууд байгаа одоо бамбур шиг ярьж ирэхэд би одоо энийг анхаарал. Ингээд сонсож байгаа. За гэдэг юм ч юм уу. Тэгжээд би нэг яахгүй бол хоёр жүжигч нь ярьж байхад нөгөөх нь ингээд толгой дохиод байвал аль нь ярьж байгааг мэддэггүй. Нэрээ ингээд яасан чинь энэ цэцэн зараагүй яг л амьд юм шиг санагдлаа. Иймэрхүү. Тэгээ манай театр бол би бол театраа бол бурхтын театр гэж хэлдэг. Тий, яагаад вэ гэхээр аав ээжийн хүүхдүүд чинь бурхч үд. Тэр бурхтууд чинь манай театрыг ариун сүм гэж хэлдэг. Тэгэхээр хүүхдүүд маань бурхтууд манай театрт ирж юм үздэг. Ямар гоё юм бэ? Таны бурхт театраас илүү онцлогтой. Яагаад гэхээр манай театрын үзэгчдийг ирээдүйн хүүхдүүдийг театрын үзэгчдийг бид нар бэлтгэж өгдөг. Ерөөсө 3 настайгаас эхлээд дараагийн театр үзэхгүй шүү дээ. Тэгэл байх уу? Тэгээ дараагийн хүүхэлдэйн театрт 3 настайгаас эхлээд үзэгчд өөрсдөө
орж ирж хөөхөлтэйгээ үздэг байна. Тантай ярилцаад бүр үнэхээр сайхан байлаа. Тэгээ өнөөдөр бас өөрийнхөө ажил мэргэжлийн онцлог тэгээ бүхий сайхан зүйлийг бас дурсаж ярьсан танд баярлалаа. Өнөөдөр үзэгчдээ студид маань Хүүхэлдэйн театрын туслах найруулагч, жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бачжарал ах маань ирж бас бидэнтэй хуваалцарлаа. Баярлалаа танд. Цаашлаа уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа.